Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож, үдлээд буцах хорвоог үрдийн юм шиг сэтгэж, залуу эдэр насаа хөгшөрөхгүй юм шиг санаж, замт твийн элгэн дээр туйлж яваа дүү минь. Өнгө алаг хорвоо дээр өөрийн сайндаа чи төрөөгүй, өдөр өдрийн нарыг үзэж тэнгэрийг харах өндөр их тавилан хайрлсан аав ээжтэй баярл. Ийхүү яруу найрагч Дашбалбар агсан шүлгэлсэн байдаг. Үнэхээр л өөрийн сайндаа төрсөн мэт эрдэж бярдаж, алдаж онож, ижи аваа гомдоож, амьдын зовлон амсуулж байгаа олон хүмүүс энэ дэлхий дээр амьдарч байна. Өнөөдрийн нэвтрүүлгээ маань Голбаатар Батбаатар маань нэгэн цагт 5 удаагийн давтан хэрэгтэн засаршгүй гэмт хэрэгтэй гэж хэлүүлж шоронд 17 жил ял эдэлж явсан нэгэн. Харин тэрээр мөнхийн эзэнд итгэсэн итгэлээр өөрчлөгдөж, бусдад хайрыг түгээж өөдрөг амьдарч явна. Одоогоос 4 жилийн өмнө Батбаатарын гэр бүл Төв аймгийн Баян цагаан сумынханд их эзний үнэн хайрыг түгээх зорилготой нүүж ирсэн. Таньж мэдэх хүнгүй, хүний нутагт шантрах цөөхрөхгүй энэ гэр бүлд олон байсан ч их эзнээс авсан хариу нэгээгүй хайрыг бусдад түгээх ёстой гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн нутгийн зон олон тусалж, үйлчилж, залбирч өнөөдрийг хүргэжээ. Харин Баян цагааныхан Батбаатарын хийсэн ажил үйлс тусч хөдөлмөрч хүний төлөө гэсэн сайхан сэтгэлээр өнөөдөр бахархаж байна. Энэ дээр бол манай Иргэн Батбаатарын санаачлагаар бол одоо суманд ер нь маш олон ажлууд хийгдэг л дээ. Манай Батбаатар маань өөрөө болохоор зэрэг маш их хөдөлмөрч, их хичээнгүй, зүтгэлтэй. Дээрээс нь одоо тийм бас хүмүүсийг их сайн сайханд өрөөлөн дууддаг, их олон сайхан санал санаачлагуудыг өөрөө гаргаж ажилладаг, өөрөө тэр хүмүүстэй хамтарч ажилладаг. Ийм хүн байгаа. За бид нар бол 2010 онд бол одоо сум орон нутаг ер нь Монгол оронд нэлээд цаг зуурын байгалийн одоо зуд гамшиг тохиолдсон байгаа. За ингээд энэ зудын үеэр бол Батбаатар малчтад зориулаад бүр өөрийн биеэр явж одоо өдөржин шүнжин цас ухаж бүр малчтынхаа яг малчтны хотод очиж засын ухаж одоо тэр байтугай бүр цагаан сарын одоо бэлтгэл ажлыг хүртэл хангаж өгч исэн ийм сайхан ажлуудыг хийж исэн. За мөн одоо өөрийнхөө санаачлагаар сумын иргэдийн бас эрүүл мэндэд маш их анхаардаг хүн. За энэ хүн болохоор зэрэг бас эмчнэрийг авчирч одоо эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Ялангуяа одоо манайхан төрийн төсвийн байгууллагын хувьд бол бас бүр ажлынхын байран дээр авчирч эрүүл мэндийн үзлэг тэр хамруулж одоо иргэдийн ийм сайхан одоо талархлыг хүлээж исэн ийм ажлуудыг зохион байгуулж исэн. За мөн одоо зуудын үед бас тэр малчтад олгож байгаа туслан шинжилгээний талаар бас дээд газруудтайгаа холбогдож тийм ээ өөрийнхөө зүтгэл санаачлагаар яваа төр засгтайгаа бас хамтран ажиллах үүднээс ингээд бид нартай хамтарч одоо ялангуяа 2010 оны 2 сар, за 3 сар, 4 сарын 19 хүртэл хамгийн сүүлд одоо олон улсын байгууллагын тусламжийг өөрийн биеэр бүтэн 5 хоногийн турш одоо явж одоо нойргүй хоолгүй явж ингэж зүтгэж ард иргэдэд авчирч хүлээлгэж өгч бас малчтаа баярлуулж ийм сайхан орон нутаг санаачлагтай юм ажлуудыг хийдэг хүн. Зуднаар одоо өөрөө хүртэл яваад майн центр дээр бол өвс тэжээл ачаал малчтаа тараагаал сумын нэрээр тэгж явж ирсэн. Энэ эзэнд итгэдэг даа ялангуяа ахлагч пастор хийж байгаа улсуудыг бол ер нь сайн ажилласаа гэж боддог. Хүний лэм чин алдаа алддаггүй хүн гэж байхгүй. Энэ хүн маань алдаж их явсан. Энийгээ бол одоо хуучин бол эзэнд итгээгүй бол нууж явах байсан. Эзэнд итгэсэн учраас одоо эзний өмнө тайлагнадаг шиг бас ард түмэн тайлагнаж энэ маш их сайн ажиллаж байгаа хүүхэд. Зүгээр одоо Христийн болоод одоо Христийн хүмүүсийг дээш нь өргөх гэж ингэж байгаа юм биш. Муу ажилтдаг хүмүүс байдаг. Биднэрт ч гэсэн одоо бид нар ч гэсэн зарим үед муу ажилтдаг. Батбаатар бол маш их сайн ажиллаж байгаа. Яагаад гэвэл Батбаатар ч өөрөө зүгээр нэг ерөөс анханасаа лиж явна боловсрал олгоод л дээд мэрэгжил эзэмшүүлээд л хүн амьтан хариуцаад ингэ явцсан хүн биш шүү дээ. Алдаж оннод явж ингэж явсан хүн гэхэд бол Батбаатар маш их сайн ажилддаг. 4 жилийн өмнө яг энэ газар бидний амьдралд байдаг итгэл үнэмшлэр дамжуулж ирээд бурхны бидний амьдрал хийх тэр өөрчлөлтийг энэ ард түмэнд бас таниулж мэдүүлэхээр тэгээд ирж исэн. Анх үдэг ирэхэд ерөөсөө нэг ч хүн танихгүй бас яг үнэхээр бас хүлээд мэдэхгүй тийм газар ирж исэн цайр. Өнөөдөр бол 4 жилийн дараа эргээд харахад яг энэ газар нутаг минь өөрийн яг төрсэн газар нутаг шиг ийм болсон. Тэгээд маш олон хүмүүсийг бас эзэн дээр авсрах тэр зүйлдэнд олон тийм бас итгэл нэгт ах дүүс нартай ингээд хамтарч ингэж ажиллаж байгаад яг Библиэлд хэлсэн чинь эзэн бидний хил хязгаарыг тэлж өгнөсөн шиг тэр хил хязгаарыг минь тэлж маш олон яг энэ ард түмний төлөө хийх тэр хүсэл мөрөөдлүүдийг бас
бидний зүрхэнд тавьж өгч байгаа. Тэгээд одоо түүнийг эзэн ингээ хийгээд бас энэ сум орон нутагтаа тэг итгэлийн үнэмшлийнхээ хувьд ч гэсэн тий. Тэгээ хүнийхээ үүрэг хариуцлагын хувьд би юу хийж болох вэ тий. Тэрийг эзэн энэ газар хийх хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл ингээд ажиллаж байна. Батбаатартай ярилцаж байхад цаг хугацааг ашиглаж шинийг бүтээн байгуулж өдөр бүрийг үнэлж амьдрдаг амьдралд хайртай хүн гэдэг нь илт байлаа. Тэр хашаандаа хүнсний ногоо тарж эхлээд 2 жил болж байгаа юм байна. Жил ирэх бүр урга зариун байна гэж ам сайтай байна лээ. Үүгээр зогсохгүй хашааныхаа талбай ихэнхт нь бэлчээрийн ургамал тарж туршиж үзэж байгаа юм байна. За тэгээ манайх одоо яг энд ирээд 4 жил амьдрахтаа яг өөрсдийнхөө газрыг энэ жилээс өөрсдийнхөө өөрт ногдох гад 7-гийнхоо ихэнх талбай дээр ингээд 14 төрлийн ингээд бэлчээрийн ногоо хайрцаглаад ингээд тарьсан. Энэ бэлчээрийн ногоонууд нь болохоор мах зөөлрүүлэх, сүү сайжруулах, тэгээд олон улсад танигдсан 20 төрлийн ногооноос 14 төрлийнх нь үрийг одоо яг энд туршиж үзэж байгаа. Тэгээд энэ одоо 14 төрлийн өвснөөс өвөл одоо хідэн давж гарах нь тэрийг эргэжил одоо сумын засаг захиргаанаас бас га газар авч өгнө гэж өөртөө амласан учраас тэгээ хамтраад сум орон нутгийнхаа тэгээ цөлжилтний эсрэг энэ бас бэлчээрийг сайжруулж тэгээ бүлгийн энэ малчтад бас яг орон нутгаасаа малдаа эрэхтэй тэр шимтээ тэр тижээлийг авахын боломжийг олгож өгөхийн төлөө яг энэ зүйлийг хийж байгаа. Хэрэв бид яг өөрсдийнхөө амьдралыг бодох юм бол яг энд бас хүнсний ногоо ингээд тарих юм бол илүү ашигтай байсан чинь бид нар өөрсдийн хувийн гэхээс илүүгээр улс орондоо бид нар юу хийж болох вэ? Нийгэм сум орон нутгийнхаа хөгжил бид нар ямар гар биеийг оролцоолж болох вэ гэдгийг одоо итгэл доторх өөрсдийн үн цэн үүрэг хариуцлагын дотор ингэж хийж байгаа зүйлүүд байгаамаа. Тэгээ бас би зөвхөн энэ баян цагаандаа ингээд сүм цуглаан ингээд хийдэг биш мөн хорих ангид бас ажиллаж хоригдлуудад ч гэсэн яг тэр замаасаа эргээд яг тэр зөв амьдралдаа ороход бас тэнд чуулга хийдэг. Тэгээ тэнд гараа сулагдаад гарсан хүмүүс очиод ажлын байргүй байгаа. Тэгээд магадгүй бас энэ зүйл маань амжилттай болоод га талбай тэр ногоонууд ингээ өгдөөд ирэх юм бол тэр хүмүүсийг ч гараад ажлын байртай болгоход нь бас хамтарч илүүгээр юу хийж болох вэ гэдгийг одоо ирж чааж одоо ингээ дуршиж байна. Тэгээ энийг хийхдээ ерөөсөө ганцаараа хийдгүү. Улаанбаатар дээд сургуулийн одоо ногоон соёлын танхимын тэр юу гэдэг тийм солонгос багштай ингээ хамтарч тэр газраас одоо энэ өрүүдийг нь бэлдэж яаж ургуулах хэвээр тэгээ бидэд бас заа сургаж ингээ тэгээ бид ингээ хамтдаа энэ зүйлийг биднээс нэг ганц хүн хийдэггүй тийм одоо итгэл дотор олон хүмүүс ингээд хамтарч хийж өгдөг байгаа. Тэгээд одоо энд тэгээд их чинь ингээд яг хайрцаглаад одоо энүүд ингээд юунод тоонууд ингээд гарсан байгаа. Энд итэл одоо 3 дугаар талбай гэж байгаа. Энэ 3 дугаар талбай, тэгээ 2 дугаар талбай тэгээд аль нь илүү сайн ургаж гэнэ үү тэгээ гэдгийг чи ингээд яг нэр хаягаар ингээд тавьдсан юм байж байгаа. Тэгээ ямар ч одоогоор манай энэ 2 дугаар талбайных айгүй сайн ургаж гэнэ. Тэгээ ингээд янз янзын ингээд навч дэлбэтэй энэ зүйл эрт орой янз янзаараа ургаж байна. Тэгээ энэс одоо хідэн яг цай ургаад эргээд бас энэ орон нутагт яг тэр үржил шим тэр үр дүнгөө өхийг бид мэдэхгүй. Ямарсан бид итгэдэг бурхнаас залбирж байгаа. Харин нэг зүйл энэ бол үнэхээр амжилттай байх болно гэдэгт л итгэж байгаа. Түүнийг ажилсаг гэдгийг тодотгох олон зүйл хашаанд нь байна. Тухайлбал хог дээр хаягдсан архины шил, шар шавар ашиглан үхрийн сараалж наран дүүш барьжээ. Мөн хөдөөнийхэн усанд орох боломж ховор гэж ярьдаг. Харин Батбаатарын байгаа зүйлээ ашиглан бүтээсэн энэ наран дүүшийг хүн бүр хэрэглэж болмоор санагдсан юм а. Түүхийн ид ашиглаад энэ 2 дугаар түүхийн дээр энд яг өөрсдийн одоо амьдралд хэрэгцээтэй нэгэн зүйлийг хийсэн байгаа. Энэ одоо бол нарны дүүш байна. Тэгээд энэ архины шилийг цуглуулад ингээд энэ доор нь ингэж өрөөд тэгээд дээр ингээд энийг 70 см-д нь болохоор ингээд араам татангүйтэй ингээд ялгар уутай игээ тэгээд дээрээс ингээд энэ битүү учраас дулаахан тэгээд тэнд нь ингээд 60 сав ингээд тогтоогоод тэгээд тэрэндээ крант игээ тий шүршүүрийгээд тэгээд усны ийм савыг энэ шил байгаа энэ битүү энэ дандаа архины шилнүүд тэгээд манай эцээ ингээд нөгөө архины шилийг авдаггүй байхгүй юу. Тэгээд хүмүүс бол яг нэг бол шууд л хогон дээр хайж байгаа. Харин шар шавар нь бол ерөөсөө хаасаагүй байж идэг манай суманд. Тийм учраас тэр шар шаврыг энэ хүлэмжийг би нөө доош нь ухас суулгахтаа нөө доороос нь 20 см-ийн доош нь дана шар шавар байхгүй юу. Тийм учраас тэр шавраа хаяхгүй тэнцвэрийн цуглуулад тэгээд тэргээр өрсөн байгаа. Одоо энэ үхрийн сараа. Тэгээ бас дандаа ингээд архины шилээр тий. Ингээд нөө шар шавартай ингээд хийгээд тэр заатлууд ингээд ингэж хийсэн байна. Одоо бас энд нэг төлөөний бас саравч хийх санаатай
бас тэгээ юмудаа цуглуулж байна. Тэгээ ямар ч байсан өөрсдийн амьдрал нэг бэлэн юм хараад ингээд сууж явах шүү дээ. Өөрсдийн хийж чадах юмар амьдралд яг яаж хийж чадах тэр бүх зүйлийг ирж хайгаад тэгээ хөөцөлтөөд бас хийж үзэж явах юм бол бас маш олон боломжууд бас бидний дотор байдгийм байна гэж. Үхэртэй болно гэж үхрийн саралж барьсан. Өнөөдөр мөнхийн эзэн миний гэр бүлд тугалтай өнөө өгсөн гэж тэрээр талархан ярьж байлаа. Түүний ажилсаг тусч хөдөлмөр чанарыг үнэлж нутгийн малчин үнэ өгсөн нь тугалж өсөн үржиж байгаа юм байна. Мөн энэ гэр бүл хотоос эмчнэрийн багийг сумандаа авчирч малчтад үн төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангаж зудтай хэцүү цагт ханд босгож нутгийн иргэдэд тусалж олон ажлыг хийж гүйцэтгэжээ. За мөн одоо зөвхөн малчид руу чиглээд байна уу гэвэл бас биш. Сумын төвийн суурин байгаа айлуудад бас хүнсний ногоо яаж хэрхэн тарьж ургуулах юм бэ? Яаж одоо хүн ер нь амьдралдаа хэрхэн яаж өөрийгөө зөв авч явах юм? Амьдралаа яаж үүдэн дээш нь татах вэ? Тийм ээ? Ингийн тулд иргэн хүн, хувь хүн одоо өөрөө яаж ажиллах ёстой юм? Үр хүүхдүүдэд яаж өсгөж хүмүүжүүлэх ёстой вэ? Энэ тал дээр бас өдөр тутамынхаа одоо ажил, амьдралынхаа өөрийнхөө үйл ажиллагаагаар бол иргэдэд байнга одоо үзүүлж те яг одоо үлгэр жишээ болж явдаг ийм одоо иргэн байгаамаа. Тийм учраас одоо сум орон төр засгийн зүгээс бол иргэн Батбаатартаа бол бас талархаж баярлаж явдаг. Яагаад гэвэл энэ иргэдийн сэтгэл татсан, сэтгэлийн ханамжид нийцсэн сайхан нэг хүний санаачлах ажлууд бол багтдаггүй ийм сайхан зүйлүүд болж идэг. Нэг сайн санаачлагтай сайн хүн байна гэдэг маань иргэдэд одоо маш их зүйлүүдийг одоо хийхэд нь бүтээхэд нь тэр иргэдийг бас амьдралаа өөрчлөхөд нь тусламж дэмжлэг болж идэг учраас манай иргэн Батбаатар бол одоо маш чухал зүйлүүдийг хийж өөрийн биеэр одоо хамгийн гол нь бол үлгэрлэн дагуулж ажилдагт л одоо Батбаатарын одоо хамаг сайн чанарууд бол байна гэж бол төр засгийн зүгээс үзэлж бас бид нар бас талархлаа илэрхийлж баярлж одоо ингэж төр засгийн зүгээс талархал илэрхийлж байгаамаа. Яагаад гэвэл бас тэр хариу нэхэхгүй тус гэдгийг бол манайд бол ерөөсөн маш их үзүүлж идэг. Манайд биш одоо энэ Христэд итгэдэггүй хүмүүст бол маш их үзүүлдэг шүү дээ. Одоо энэ өнгөрдөг энэ зуданд бол Батбаатарыг би дуулаа л исэн. Ерөөсөн өөрөө яваад л унаа цуцаа олдохгүй одоо Христэд итгэдэггүй сум орон бол энэ тентхийн тусламж янз бүрийн юмар мөнгөтэй төгрөгтэй бензинтэй тостой унаатай юм. Энэ үнд бол тийм юм бас тэр улган олддоггүй. Өөрийнхөө одоо өмч хөрөнгийг шахаж өөрийнхөө юугаар одоо болцоо нөхцлөөр эзнээс сайн гуйж явдаг бол тэр шүү дээ. Эзнээс эзнээс гуйдгүй зүгээр би Христэд итгэдэг хүн гэл яваад байвал ямар ч ажил бүтэхгүй. Одоо янз бүрийн одоо зовлон бэрхшээл тааралддаг байх гэж боддог би Батбаатарт. Тэр бүгдийг одоо уучлаад тэр хүмүүсийг уучлаж өөрөө их төвчээртэй өөрөө одоо бурхнаас сайн гуйж хийх ажлаа одоо зэгцтэй төлөвлөгөөтэй ингэж ажилдаг учраас би ажлаа сайн явуулж байна уу гэж би Батбаатарын инх жаргал хоёрыг би тэгж боддیں۔ Ер нь одоо тэр өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдээ ч гэсэн өөрөө дагуулж ажил хийгээд ерөөсөн эмэгтэй гэхгүй сайхан хар бор ажилд сургаад тэр одоо гашаа байшин чинь тийм байгаагүй юм шүү дээ. Би бас мэднэ. Одоо банзын ус төлсмөсгүй хүн яачдаг ер нь тааруухан байсан. Одоо худагтай болж байна. Гашаандаа өөрийнхөө хэмжээгээр ногоо тарж одоо дуршлаг хийж байна. За тэгэл ерөөсөө ийш тийшээ энэ хорих газруудын хүмүүст маш их авралын зар одоо би бас сайн мэдэхгүй юм авралын зар гэдэг юм уу юу гэдэг энэ хорих газраар их ажилтдаг хүн байгаа. Тийм мэдээж тэгэл нөгөө бид нар нийгэмд хүрэх үйлчлэлийг тэгэл зодноор хичээд айлд очиод тэр гашаа хорооноос нь барилцах тэгэл одоо мал хувнаас нь хариулцж өгөх тэгэл ийш тийшээ яваад тусламжийн болон христийн янз бүрийн байгууллагуудаар ороод сум орон нутгийнхаа малчтад юугаар тусалж болох тийм боломжтой юу байна тэрийг ирж хайж явах тэгэл одоо салхишуурахтай саяхан бол өнгөрсөн хаврал маш их тийм хүчтэй салхинууд болж байгаа олон айлын гашаанууд ингээд ойчж тэрнээс бас ингээд тусалцах өндөр настай хүмүүст одоо өөрийнх нь гашаанд байдаг тэр бие бас худагнаасаа усаа авчиж аваач үнгүү тарааж өгөх тэдээс массаж одоо бомб зүйт төнөр гэл янз бүрийн сурсан тэр ардын эмчилгээгээр тэгэл эмчилгээ хийх ингээл олон төрлийн юм байгаад энэ бүхнийг ярих юм бол Батбаатарын гэр бүл хайрын худаг нэртэй 123 метрийн гүнээс гардаг цэвэр усаар нутгийнхандаа үйлчилж байна. Энэ худаг христчин хүмүүсийн хайрын өргөлөөр бүтсэн учраас ингэж нэрлсэн гэж тэрээр хуучилж байсан юм а. Энэ гэр бүлийн Баянцагаан суманд ирсэн гол зорилго бол нутгийн иргэдэд их эзний сайн мэдээг хүргэх, тийм ч учраас Батбаатар инх тайван гэсэн жижигхэн сүмийн үйлчлэлийг эхлүүлээд ажиллаж байна. Тийм учраас бидний бурхан ерөөсөө хизээш нүүр тал хардаггүй байна.
Хизээ ядуу зөдөө байдал бидний эрд хөрөнгө царайд бисийг юус хардаггүй. Хамгийн гол нь бид түүнд итгэж ийнэгүй юу, түүний хүслийн дагуу амьдрч ийнэгүй юу гэдгээс л шалтгаалдаг байна. Энэ сүм 40 гаруй гишүүнтэй юм байна. Тэр манай сүмд явдаг хүүхдүүдээс ирээдүйн сайн мэрэгжилтэн, ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайн удирдагч төрнө гэж бэлэгшэн ярьж байлаа. Инх тайван гэх энэ сүмийн гишүүд бие биендээ тусалж, өвчтөе нэгнээ эргэн тойрж асран халамжилт юм байна. За. Энийг цуглааны сайн бүтээсээр өргөл биш дээ. Өнөөдөр өргөлөөр авсан шүү. Тэгээд за. Энэ манай телевизэн хүмүүсийн аян замынхаа бизнес танд бас ирж байгаа шүү. Батбаатар маань амьдралыг хайрлах, үнэлэх, бусдад туслах, байгаа зүйлдээ талархах сэтгэлийг мөнхийн эзэнд итгэсэн итгэлээрээ олж авсан гэж гэрчилдэг. 4 жилийн өмнө хайртхан инх ширгалтайгаа хурмай хийж өрхийн тэргүүн сайн хань, сайн аав гэж үнэлэгдэн амьдарч байна. Ээж аав хоёрын хүн туслахыг хичээдэг. Тэгээд ер нь сүм цуглааныхаа хүмүүсийг бас орчин дайранд байгаа хүмүүсээ гэсэндээ тэтгэж ахын дүүс гэл танихгүй хүмүүс ер нь тэгээд туслаад явж идэг. Тэгээд айгуу тусч хүмүүс байдаг. Тэгээд биний айгуу хайрладаг, хайраар дүүрэн байна. За бид тэр гэр бүл 4 жил болж байна. Тэгээд нөхрийнхөө үйлчлэлийн төлөө ер нь өдөр болгон залбирч тэгэл бурханд хандаж тэгэл залбирч байна. Ээж аав хоёроос аллаар олон зүйлийг садгалаа бусдыг хайрлах, бусдад туслах гэл олон инэрлийн үйлчлэлүүдийг хийх гэл тэгэл олон зүйлийг сурч авдаг. Эхний үед бол маш хэцүү байсан. Тэгээд ингээл одоо гудамжаар явах юм уусаад ингээл янз бүрийн байдлаар ингээл доромжилдаг байсан бол одоо харин сүүлийн үед их нөхрийн маань нөгөө айгуух магтдаг л да хүмүүс. Тэгээд хүмүүст ингээл тусалдаг. Тэгээд тэр байдлын ч гэсэн хараад ер нь улам илүү одоо тий бид нарыг энэ газар байх ил хүмүүс их хүсэж байна. Тэгээд Батбаатарын маань цаашдын хийх гээд байгаа ажил, ер нь Батбаатарын хийж байгаа ажлууд бол ер нь маш тийм иргэдэд байгууллагуудад хувь айлд ч гэсэн ер нь хүртээмжтэй байдаг. Хаа ч юм хүнд ч болов дандаа тусалж дэмжиж, за нэг өндөр настай хүн байлаа ч гэсэн тэр хүнийг тусалж дэмжих, нэг нялх хүүхэд годамжинд явж ялаа ч гэсэн тэр хүүхдийг бас дэмжиж, нэг залуу байлаа ч гэсэн бас алдах хонох гээд байгаа цагт нь чи ингэж болдгоо юм шүү гэж ахын сэтгэлээр, иргэн хүний сэтгэлээр, тийм сайхан тус сэтгэлээр бол хандаж явдаг ийм хүн байгаамаа. Тэгээ Библиэл дээр хэлдэг нөө хөшөө өөрөө адил хайрл гэдэг. Тэгээд тэр зарчмын дагуу ингээд бусдад үйлчлэх юм бол улам илүү их баяр хөөр болж байгааг үнэхээр улам илүү их мэдэрч байна. Батбаатарын амьдрал дардан сайхан байгаагүй. Нэгэн цагт гэмт хэрэгтэн гэж шийтгүүлж, шоронд 17 жил ял эдэлж, 5 удаагийн үйлдэлтэй засрашгүй гэмт хэрэгтэн гэж хэлүүлж явсан. Түүний өнгөрсөн амьдралын түүх гунигтай, үзэн ядалтаар дүүрэн, ууртай, догшин, хэрцгий занчнартай, үүнээсээ болж бусдад шишлэгдэн, гологдсон нэгэн байлаа. Харин түүний амьдралын өөрчлөлт их эзэнд итгэсэн 1996 оноос эхэлсэн байна. Мэдээж өөрчлөлт бол үйл явц. Цаг хугацаа шаарддаг. Хамгийн гол нь хүн их эзэнд итгэсэн итгэлээсээ эргэж буцалтгүй, түүнээсээ зурж амьдрахад мөнхийн эзэн бидэнд тусалж хүч өгдөгөө гэж тэрээр ярьж байсан юм а. Бас бусдын төлөө цоглох зүрх сэтгэлийг бэлгэлдэг бидний хуучин муу зуршил, зан чанарыг өөрчилж өгдөгөө гэж Батбаатар итгэл төгс ярих дуртай юм байлээ. Тийм ч учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар анги буюу бидний сайн мэдэх Майнтын шоронд хоригдож байгаа хоригдлуудад их эзний сайн мэдээг тарааж тэдэнд хайраар үйлчилж өөрийн чадах зүйлээрээ тусалж явна. Миний энд ажилладаг улсыг шатхан би яг нэгэн цагт яг энэ хүмүүс шиг яг энэ хүмүүстэй адилхан яг энэ хэрэгтэн ялтан гэдэг ингээд цоллуулаад энд бас нэг 17-8 жилийнхээ амьдралыг ингэж орхисон. Энэ үед явж байхдаа бол юу гэж боддог гэсэн юм би өөрийгөө одоо хүмүүсээ харахтаа гэмт хэрэгтэн дахин давтан гэмт хэрэгтэн энэ одоо хэрэгцээгүй тийм хүмүүс ингэж ойлгодог. Өөрөө ч гэж бодоод ирнэ тийм байсан. Харин итгэдэг Есүсд хүмүүс ирээд надад хэлдэг юм бол та нар гэмнүглээ хүлээн зөвшөөрөл надад итгэх юм бол амьдралын өөрчлөлт болно гэж хэлдэг байсан. Тэгээ үнэхээр тэр эзэнд Есүсд итгэснээр амьдрал нь өөрчлөлт юм би өөрчлөлт үзье гэж гараад би яг тэгж сэтгэлж болоодаж
Тэгээ итгэж явсан учраас миний амьдрал өөрчлөгдсөн. Тийм учраас би одоо юу гэж хувь хүнийхээ хувьд юу гэж боддог вэ? Энэ хүний амьдрал итгэл үнэмшил гэдэг юм хэрэг маш чухал зүйл юм те. Юунд итгэн найдаж байгаагаас болж биднээс амьдралын цаашдын үр дагавар нь яг тийм байдгийн байна тийм гэдгийг би ойлгосон. Тэгээ тэр өөрийнхөө ойлгосон амьдралд хүлээн авсан бас өөрчлөгдсөн тэр зүйлийг эргээд бас яг энэ хүмүүстэй хуваалцах хийж ярихсэн гэж ингэж тэгээд тийм сэтгэлээр л энэ хүмүүс ирдэг байгаа. Тэгээд миний хувьд л ийшээ ирж байгаа нь ямарваа нэгэн тийм ашиг сонирхлын төлөөс биш те. Ямар ч өөрсдөө амьдрал тодорхой хэмжээгээр залуунасаа улс орондоо гэр бүлдээ бүтээн байгуулах үеийг алдсан те. Түрүүн шиг бас олон хүмүүсийг битээ тэгэж алдаасаа одоо өнөөдөр энэ амьдралаас өөрчлөлт иргэшээсээ бас биднэрт боломж байна те. Найдар байна, ирээдүй байна гэдгийг энэ хүмүүст ойлгуулсыг. Доктор 2006 оноос хойш мэдэн л те. Бидэрт бол маш сайн ойр дотн ажиллаж байгаа. Дагаар бидний сайн найз ах дүү ч юм уу тийм болсон байна. Одоо тэр бол сард нэг удаа ирж бидэнд эзний үгийг дамжуулдаг. Энэ одоо энд байгаа хүмүүсээс 40-од хүн одоо бас итгэж бас өөрчлөлтийг хүсэж байна. Тэгээ энэ бас чамлахаар тоо биш л дээ. Мэдээж энэ хүмүүс төр сайн ойлгохгүй хүмүүс ч гэсэн байгаа. Гэтэ ямар ч хэсэг хүн өөрийн амьдралаа өөрчлөх гээд нэг алхам хийж яана гэдэг нь тэр маш чухал зүйл гэж би бодож байна. Тэгээ би ч өөрөө бас яг эднэрийн дунд ингээ байж хахад хүмүүс ирэл надад хэлжсэн тий. Тэр үчсэн бас тийм олон хүн бас тэнд итгэж байгаагүй тий. Гэсэн чинь тэр гарсан цөө идэг хүн эргээд бас өөрийнхөө амьдралыг өөрчлөөд зогсохгүй энэ хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа. Ганцхан энэ майнт анги дээр ингэж би ирж байгаа юм биш тий. Маш олон шоронгуудад олон хүмүүс явж байна тий. Гэхдээ тэд нар бас олон гэдэг нь олон болоосэй гэдэг сэтгэлээр ярьж байгаа тий. Тэгээ тийм хангалттай биш. Тэдний хийж байгаа гэсэн чинь үр дүнтэй байгаа тий. Олон хүмүүс гараад өөрчлөгдөд ирж байгаа зах хэмжээгээр одоо сургалт арга зүгээр нь тий одоо тэгээд ажил хөдөлмөрөөр нь тэгээд бүр архинаас яаж өөрчлөгдөд гарсан тэр чиглэлээр ингээд олон тал дээр л хийж байна. Улам илүү олон болгоод энэ хүмүүсийг өөрчлөх хийсэн, нийгмийг өөрчлөх хийсэн гэсэн тийм хараан дарал. Тэгээ бидний ер нь ямарваа нэгэн зүйл хийж байгаа зүйл нь дандаа итгэлээр харж байдаг тий. Тэгээд илүү өөрчлөгдсөн тийм олон байсан тий сайхан болсон тий үг хэл үжил бодол маньсан юм өөдрөг юм сэтгэлээр ингэж бүх зүйлд ханддаг. Энэ хүмүүсийг зодохгүй энэ чинээсээ гараад нийгэмдээ тэр хэрэгтэй хүн болно гэсэн итгэлээр бас энэ зүйлийг хийж байгаа. Мэддэггүй байсан шүү дээ. Есүсийн тухай мэддэггүй байсан. Тэгээ одоо 40 хүн суудаг болсон гэхэд сайн нөлөөсөн байгаа. Тэр нэгэн цагт энэ шоронд хоригдож, итгэл найдваргүй, хүсэл мөрөөдөлгүй, зориггүй нэгэн байхад их эзэн хэрхэн өөрчилсөн талаар гэрчилж, шоронгийн хоригдлуудад сэтгэлийн тэнхээ өгдөг гинэ. Бас энэ дэлхий дээр байгаа хүн бүр зоригтой, үн цэнтэй бүтээгдсэн. Харин тэр зорилгоо мэдэх цорын ганц найдвар бол биднийг бүтээсэн их эзэн Есүс Христ юм. Түүнийг насны залууд мэдж амьдралаа үнцэн баяр хөөртэй өнгөрөөгөрөө гэж бусдыг уриалгах дуртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар ангийн хамт олонч Батбаатартай хамтран ажиллаж түүний ажил үйлчлэлийг дэмжин ажилд юм байна. Ер нь Батбаатартай хамтран ажиллаад 4-5 жил болчихлоо. Ер нь хамтраасаа Батбаатар энд хүмүүжж байхын бас нийгэм шиг одоо ялтны дунд тодорхой хэмжээгээр бас хорхангийнхаа нийгмийн ажилчтай хамтарч сургалт эргэн шүүхтээс хамтран хийж байсан. Сурлагцаас хойш төрийн бус нэлээд олон байгууллагуудыг хатарч ирж ялангуяа сурлагдах цаашид ялтмаа дахин гэмтэрэг үйлдэхгүй байх гэмтэргийнхаа учруулсан хор усгийг ойлгох зэрэгт бол ихээхэн тус нэмэр оруулж байгаа ажил манай төрийн бус ажилтан байгаа юм. Энэ утгаараа ч тэр одоо нэлээд олон ялтан маань суллагцнаас хойш хөдөлмөр эрхлэлд эрхэлж байна нийгэмд хараад дотор 30-40 ялтан бас нийгэм шиглийн сургалтанд хамрагдж байна. За сургалт гэдэг нь ганцхан хөдөлмөрлөх биш гадаад хэл
тийм ээ. Гих зэргийн сургалтанд хамрагдж байгаа. Үр нөлөөнч тэр утгаараа их өндөр гарч байгаа болоо гэж бодож байна. 4-15 дугаар ангийнхан маш сайн бид нар хамтрагч нар байгаа. Тэгээ энэ хүмүүс бол үнэхээр яг өөрийн гэр бүлийн амьдралаа гэхээс илүүгээр тийм бас яг энэ хүмүүсийн яг хар гэршгэн тийм яавал энэ хүмүүсийг өөрчлөх үү тийм өөрчлөхөд би хинтээ хамтарч болох уу гэсэн тийм сэтгэлээр ханддаг нь бас яг миний энэ газар ирээд энэ хүмүүст бас өөрийнхөө амьдралыг өөрчлөхөйг хэлж дамжуулахад тийм хамтран ажиллахад хамгийн сайн төтлөж болдог газар байгаа. Тэгээ би бас энэ хамт олондоо баярлаа. Тэгээ та нас энэ хийж байгаа ажил үйлс үнэхээр амжилттай сайн байх хүсье өрөөж байна гэж хэлмээр байна да. Нас гэж эд залуу 20-оос 40 хүртэлх насны залуучуудын ихэнх одоо 50 хүртэл харагдана гэж маш харамсалтай болдоо. Энэ их сайхан залуучууд маань нийгмийн дундаа ороод хөдөлмөрлөөд бусдаагаа зэрэгцээ явал улс оронд хичнээн их зүйл бүтээх үү гэдэг маань бодгож их төсөөлөхөд бас нэлээл асуудалтай бодгож байгаа шүү дээ. Ер нь энэ залуучууд ихэнх нь гэмтэрт орооцолж зуурлж байгаа байдлыг ингээ ажиглаад өөрснөө ярихад дандаа согтуур хундааны зүйл хэрэгэлсэн байдаг. Хайтар суудсан байдаг. Тэгээ найз нөхдөд нийт даригдсан байдаг юм байна л да. Тэгэл асуугаад уулзахаар цаг өнгөрөх одоо газар байхгүй. Энийг одоо нийгэм маань их анхаарч байна л да энэ. Тэр залуучуудын зав цаг хэрэг өнгөрөх. Тэгэхээр зав цагаа өнгөрөөл гэдэг нь заавал баартал авдаг юм шиг. Тодорхой хэмжээгээ тэр гадаад хэл байдаг юм сургалт одоо компьютерийн сургалтууд байна. Одоо жижиг сүвнэрийн сургалтууд байж болно жижиг үйлдвэрлэлийн. Энэ тал дээр илүү дэмжлэг үзүүлэх нь дээр юм болоо гэж боддог. За энэ чиглэлээр бол ингээд Батбаатартай бид хамтран ажиллаж байхад бол яг хүнээ чиглээд яг тухайн хүнийхээ ухамсар сэтгэхүйд нь ойлгох. Тэр утгаараа орчин хүрээллийн өөрчлөлт явсан тохиолдолд илүү их сургалтын чанар үр дүнгээ өгч байгаа. Энэ дээр бол төрийн бус байгууллагын туслах хэмжээ маш хэрэгтэй байна. Энэ хувьд одоо шүүгэн шийдвэр ерөнхий газар болоод манай хоёр хангууд нэлээд олон сургалтын болоод мэргэжил олох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. За ингээд хамтран ажилладаг Батбаатартай их баярлалаа. За өөрийн зүгээс болоод хорих ангийнхаа нэрийн өмнөөс Батбаатарынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Энэ шоронд 500 гаруй хоригдол хүмүүжиж байгаагийн 50-аас илүү хувь нь 25-аас 40 насны эд хийж бүтээх насны залуучууд байдсан байна. Хэрэгтнүүдийн дийлэнх нь архины асуудлаас болж гэмт хэрэгт орсон байх юм. Гэхдээ тэдэнд амьдралаа шинээр эхлэх, шинэ хүсэл мөрөөдөлтэй болох итгэл найдвар байна. Батбаатар шиг амьдралаа шинээр эхэлсэн сайхан сэтгэлдээ олон хүмүүсийн нөлөөгөөр энэ залуучууд өөрчлөгдөж, амьдралыг үнэлж, хайрлж, өөрийгөө үнэлж цэгэнж амьдрах нь гарцаагүй юм а. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэх болно гэж Библиэд байдаг. Бусдын сайн сайхны төлөө үйлчилж байгаа Батбаатарын ажил үйлс амьдралыг мөнхийн эзэн ивэж өрөөх болтгой гэсэн сайхан үгээр сайн үр нэвтрүүлгээ өндөрлөж байна.